Сайн байцгаана уу. Өнөөдөр хосын сэтгэл зүйн лекцийн үргэлжлэл одоо 2 дахь лекц маань орох гэж байна. Энэ яг 2 дахь лекц гэж байгаа гэхээр зэрэг одоо 7 хоногт нэг лекц орж байгаа. Тэр нь ингээд дотроо дид сэдвүүдтэй яваад байгаа юм. Өмнөх 7 хоногт бид нэг хосын шалгуур ч юм уу, хосуудын тулд үе шатууч гэдэг юм уу. Ингээд дид сэдвүүд ороод явсан. Тэр 7 хоногийн тэдгээр 4-5-нд 3-4 тэр дид сэдвүүд нийлээд нэг лекц гэж ойлгох их зүгээр юм л та. Өнөөдөр үргэлжлэл буюу 2 дахь лекц орно. Өмнөх лекцүүдийг та бүхэн сонсоод хэрвээ тэмдэглээд авсан бол хосын сэтгэл зүй их яриутай, хоёр хүний сэтгэл зүй байдаг, нэг нэгэндээ уусгах гэж оролддог тийм. Нэгд нь нийлэх процесс байдаг, хэцүү байдаг, адармантай байдаг. Нэг хүний сэтгэл зүй гэдэг чинь ямар их яриутай байдаг вэ? Түүн дээр хоёр хүн болно, хоёр өөр соёлтой, хоёр өөр настай ч гэдэг юм уу, хоёр өөр одоо бодол төлөвшөлтөй одоо ийм хүмүүс байдаг гэдэг. Өнөөдөр ярих сэдв энэс адармт болоод эхэлж байна. Яг цэвэр сэтгэл зүйн лекцүүд бол ямар нэгэн популизм байдаггүй болохоор хүмүүст нэг таалагддаг. Тэгэхээр хандлт авахын тулд олон сэтгэл зүйчид зүгээр амьдралын тасгалжуулж авчдаг. Ингээрээ бити тэгээрээ, одоо эвлэрээрээ, одоо салаарай, тэ? Ингүүл чамд дээр шүү, тэгвэл дээр шүү гэдэг. Буруу гэж байгаа биш л дээ. Уг нь зүгээр цаа шалтгааныг бидний тайлбарлаж өгөөд ийм учраас чи гэрэлдэг юм аа, ийм учраас салдаг юм аа, ийм учраас уучладаг юм аа, ийм учраас гомддог юм аа ч гэдэг юм уу. Ингээд өөрөө өөртөө шийдвэр гаргах нь одоо бодох бололцоог л бид нар олох хэрэгтэй. Онлын үдэнд бол нэлээд сайн. Онлын үднээс нэлээд сайн одоо жишээнүүдийг тайлбарлаж авах юм бол илүү тустай байдаг л дээ. Илүү тустай. Ер нь чи бити тэгэр ихээр л бид тийхгүй гэж шууд тэгдэг юм бол ерөөсөй байдгүй гэдэг сэтгэл зүйч насаа гэдэг. Даалдах хүмүүсэр үгүй гэдэг үгийг сонсдог гэдэг. Сайн ойлгоорой. Бити архиугараа гэдэг хахаар архиугараа гэж сонсоод идэх даалдах хүмүүсэр. За энэ яриаг одоо ингээд өндөрлөөд өнөөдөр хичээлд оръё. Өнөөдөр бид нэр гэрлэлт, салалт, мөн одоо хосуудын харилцааг одоо буснуулдаг хинэгний тухай ярилцсан бас хараар тавилтын тухай. Ийм лекц орох нэ. Өнөөдрийн лекцэд идэвхтэй оролцоорой, хамтдаа байгаарай гэж хэлсэн. Юуны өмнө гэрлэлтийн тухай ярив. Гэрлэлт их олон шинжлэх ухааныг бид нар мэднэ шүү дээ. Одоо философч гэдэг юм уу, шашинч гэдэг юм уу, антрополог гэдэг юм уу, социолог, хууль эрх зүйн эдийн засаг гэдэг одоо энэ олон шинжлэх ухаанууд олон талаас нь зэрэг судалдаг, цөөхөн судлагдах байдгийн ер нь бидний амьдралд. Түүний нэг нь гэрлэлт. Бүр вау гэмээр байгааз. Хэдэн талаас нэгэ судлаад өөрийнхөө судалдаг одоо арга барил, өөрийнхөө одоо судалж байгаа өнцгөөс нэг тайлбарлаад байна. Тайлбарлаад. Ийм өргөн сэдв гэсэн гэрлэлт гэдэг. Социологчид бол одоо юу гэдэм байгаа гэр бүл бол нийгмийн үндэс суурь. Гэр бүл одоо бат бөх байж ингэдэг гэж тайлбардаг юм бол хууль эрх зүй талаас хоёр хүн одоо насан турсан хүмүүс өөрийн одоо дур хүслээр бол нэгдэж одоо цаашдаа амьдрах уснаа төрийн байгууллагад бүртгүүлснээр одоо гэрлэлт баталгаажнаач гэдэг юм. Ийм байлаа тайлбардаг бид нар мэднэ тийм үү? Сэтгэл судлал талаас тайлбар одоо би хийхээс сууж байгаа юм л та. Гэрлэлт гэж юу юм бэ гэдэг хэлэхлээр зэрэг үгүй яг уу хоёр хүн цаашдаа хамтдаа амьдрах босноо л ингэж тохиролцсон гэдгээл одоо бусдаа одоо зарлж байгаа нэг хэлбэр юм аа л гэдэг. Ийм шинжлэх үзээд байна л та. Тэгээд үүнийг болохоор зэрэг эрх зүй талаасаа энэ хоёр хүн өөрийн дур хүслээр насан турсан болвол ингэж одоо өөртөө амьдрах одоо энэ сонголтоо хийгээд энийг бид нар баталгаажуулж байна. Өнөөдөр гэр бүл бас өнөөдөр одоо гэрлэлтэд одоо баталгаажуулсан өдрөөс эхлээд энэ хоёрын гэрэл хүчинтэй. Гэх мэтлэн тайлбарлаж байна. Тэгвэл сэтгэл судлал талаасаа ямар тодорхойлт өгөх вэ гэхээр хоёр хүний сэтгэл нэгдэн нийлэх гэж оролдох тасралтгүй үйл явцыг л
гэрлэлт гинэгдэг. Арай өөр болчих жоо. Нэгдэн нийлсэн гэж процесс гээгүй шүү дээ. Нэгдэн нийлэх гэж оролдох тасралтгүй энэ үйл явц. Ийм учраас ярихтай. Тэр үйл явц нэг удаа болдгоо нэгднийх гэж оролдоод болдог ш. Тасралтгүй. Өөрөөр хэлбэл нэг хүн болох гэж. Нэг нэгэндээ уусах гэж сэтгэлээрээ тасралтгүй одоо ингэж хичээж байгаа, оролдож байгаа, хийж байгаа энэ үйлдэл бүхнийг чинь гэрэлт гэж болох юм аа. Болох юм аа гэж олон судлаач үзээд байна л да. Энэ байр суурь дээр. Одоо өнөөдрөөс тоор гэр бүл боллоо, гэрлэлтэд баталгаажуулсан юм чинь энэ өдрөөс л хүчинтэй. Тэгэхээр зэрэг сэтгэл зүйд тэрнээс өмнө ч гэсэн энэ хоёр хүн гэрлэлтэд батлуулахаас өмнө энэ хоёр хүн сэтгэлээр нэгдэн болох процессыг одоо туулан явуучих шүү дээ. Үгүй тийм биз дээ. Тэр үеийг харчдаг байхгүй. Эндээс эхлээл салах хүртлээ эсвэл өхөн хүртлээ хүчинтэй. Тэгээд ийм хугацаанд хуулийн хүч. Яг уу ер нь бол бидний ингэ нийгмийн одоо хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд биднийг хуулиар шахаж гэсэн үг л дээ. За энэ та хоёр одоо нэг гэр бүл болсноороо нэг нэгнийхөө өмнө хариуцлага хүлээж байгаа юм шүү. Ойлгож гин үү гэдэг хуулиар оролцож байгаа. Ингэ шахаж гэсэн үг. Шахаж гэсэн. Гэтэл гэрлэлт гэдэг маань тэрнээс өмнө бол сэтгэлээрээ уусах процессор эхлээд явж ирсэн гэсэн суурин бэлтгэгдээд явчихдаг гэсэн. Гэрлэлдэг шалтгаан юу вэ? Та яагаад гэрэлсэн бэ? Намаа хэрвээ сонсож байгаа бол харж байгаа бол нэг бодоод үзтээ. Яагаад гэрэлсэн? Хайртай болоод гэрэлсэн үү? Хүүхэдтэй болоод гэрэлсэн үү? Эсвэл магадгүй санхүүгийн тусалцаа хэрэгтэй болоод гэрэлсэн үү? Сэтгэл алдраад гэрэлсэн үү? Мэдэхгүй те. Янз бүрийн шалтгаантай. Янз бүрийн шалтгаантай. Гэрлэх шалтгаан болвол ингээд олон янз байж болоод тах шиг байна л да. Сэтгэл судлаачид бол гэрлэхэд хүргэдэг ганцхан шалтгаан байдаг. Бид далд ухамсартай очив. Бид маш их хувиач хийсэн. Ганцаардах дургу. Ганцаардлаас айдаг учраас л гэрлэн гэж бодож төлөвлөж хүүхэд байхасаа л хэн нэгэнтэй амьдрын шүү. Ирээдүйд хэдэн хүүхэдтэй болон тийм үндэс суун гэж төлөвлөлт төсөлж ирдэг. Хөөе нөө хайр сэтгэл мэтгэж бүр үүсэх те одоо бусад нэг шалтгаанууд чинь бий болоог багт ийм бодолтой төсөөлтөй байдаг гэсэн бохоггүй бид нар. Юу гэсэн үг вэ? Хувиа хичээдгээс ганцаараа хаас айдгаас мөн хэн нэгэнтэй ингээд цуг байхan бол илүү хүчтэй болно гэж итгэдэгээс үүний сан дахиад хувиа хичээлт. Гэрлэлтийн бол үндсэн шалтгааныг сэтгэл судлаач ингэж үзэж байгаа. За энэ нэг битгий бураатай гэх хүмүүс байх хальт. Энэ бол миний бол цэзний пангар ярьсан зүйл шүү дээ. Судалгаатай. 3 жил болгонд тутамдын судалгаа хийж л да. Одоо сая сүүлийн их сургуулийн судалгаа зарцсан байсан. Стэнфордын их сургуулийн судалгаануудыг чинь харлаа л 2020 оны судалгаа л. Ер нь одоо 2023 оны судалгааны хариу гараагүй байх гэж бодож байна. Их ойролцоо хувь гардаг юм. 18-аас 25 насны залуучууд донд. Оюутан залуучууд болцоо байдаг. Та ирээдүйдээ хин нэгэнтэй гэр бүл болох уу? Гэр бүл болохоор төлөвлөдөг үү? Ирээдүйн амьдралаа одоо гэр бүлтэйгээр төсөөлдөг үү? Гэрлэлтэйгээр төсөөлдөг үү гэдэг судалгаанд 96% нь 18-аас 25 насны залуучууд 96% гэр бүлтэй болно, болох гэж байгаа, болно гэж боддгоо. Ийм хариу өгдөг. Бүр 97% нь аж аргал бол гэр бүл юм а гэж харилдаг. Тэгтэл амьдрал дээр 4 хүн дотмын нэг нь салдаг. 4 хүн дотмын нэг нь салж байгаа шүү дээ. Гэр бүл цуцалж байгаа гэсэн. Үлдсэн 3 хүмүүс нь гэрэлтэнтэй бол сэтгэл хангалуун байдаг хэсэг нь бас эргэлзээтэй. Маш эргэлзээтэй. Үнэхээр юм бол гэрэлтийн чанарт одоо сэтгэл хангалуун байдаг, жинхэнэ хараа бүтээсэн, өнгөрсөн дэвтэр бийсэн тийм үү? 7 үе туужил 7 дугаар үе дээр жинхэнэ хараа болно гэдэг. Энэ 7 дугаар үеиг дээр хүрсэн хүмүүс бол одоо тэр үлдсэн 3 хүний бас 1.5.
хавцаа байх. Маш их хүсдэг. Тэгсэн мөртлөө маш их салдаг. Ийм учраас олон талаас нь бид судаад байна л д. Маш их хүсээд байгаа, маш их гэр бүлтэй болохыг хүсээд байгаа. Тийм учраас энэ салалтын статустыг хараад байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байдаг хүн бүр сайхан амьдрын гэр бүл аваад явна гэсэн итгэл үнэмшилтэй. Мөн нөгөө хувьяачлалт ганцаараа евгүй шүү дээ. Насны бүсэнд ганцаараа хөвчүүл яах. Хүүхдгүүл яах юм? За байг хүмүүс дандаа хоёроо байгаад байгаа шүү дээ. Би ганцаараа байхлаар зэрэг юу хүчгүй юм. Ийм тийм юм чигэд хүн байхгүй. Эцэг эцэст энэ л хувийн ачаалтаас бид нэр гэрэл юмсан гэсэн бодолтой болсон. Ийм сэтгэл зүйтэй бүр хүүхэд баг. Бид нэр өөрсдөө үнчин гэдгийг мэдэрдэг байхгүй. Зөв. Дандаа л хэнийг хайчдаг. Өнчргөөс маш их хайдаг. Инээс болоод бид нэр гэрлэн гэдэг юм уу? Ийм бодол төлөвлөгөөтэй ер нь байдаг хүн болох. За. Гэтэл хуваа хичээгээд эндээс юу гэдгийг ганцаардлаас айгаад гэрэлтгээ гэдэг бид нэр мэддэггүй учраас маш өнгөцгөн дүгнэж л та гэрлэх шалтгаанууд юу вэ гэхээр зэрэг ямар нэгэн хүсэл сонирхлоос болоо гэрэлтгээл гэдэг. Энэ бол бас үнэн. Ингээд харахаар зэрэг хайр дурлалаар сэтгэл таталцаад нэгэндээ татагдаад гэрэлж байгаа хүмүүс бол байна. Мөнгө төгрөг санхугаас болоод хинэгэнтэй гэрэлж байгаа хүмүүс байна. Солонгостойгоо гадаадтайгаа бид нар бас мэднэ. Ямар нэгэн виз бичиг баримтаас болоод хинэгэнтэй гэрэлдэг. Их шашинлаг айл гэж бодъё л дээ. Тим шашин шүтдэг тийм үдэг гэрлэх ёстой. Хэнийг дарамжхалтаар гэрэлдэг. Зүгээр л эцэг ихний ярал хоёулаа хоёр хүүхдээ суулгах чиг ийм тохиолдол зөндөл байсан. Аав ээжнийг хайтайхан гэрэлчих гэдэг. Тэгэхээр гэрлэлт болгон ямар нэгэн ашиг сонирхолтой явагддаг. Хамгийн цаад чанар л зөвхөн хувийн ачиг айдсан. Хувийн ачиг ганцаард л айдсан. Тэгээд үүн дээр шалтгууд гарч ирдэг. Санхүүгийн хувьд нэг айтайхан хүнтэй суучсан. Тийм үү? Эсвэл зүгээр энэ их надтай ойрхон зан ааштай айтайхан хүн байна. Энтэй суучсан гэдэг. За ингээл янз бүрийн шалтгууд гарч ирээд бид нэр гэр бүл болдог байна. Одоо бол яг гэр бүл болдог тохиромжтой нас центр гэж яриа л байдаг болчихлоо. Энэ нас одоо жил ирэх тусам хойшлж байна. Монголчуудын хувьд 10 жилийн өмнө 20-25 наснд гэр бүл болоход тохиромжтой гэсэн. Нийгмийн хөгжил байсан, бидний дундаж наслалт байсан те. Одоо бидний тохиромжтой нас гэрлэлтийн нас гэсэн чинь 23-аас 28 болсон явчихлаа. Монгол хүмүүс. Хойшлол баг. Солонгосчуудын хувьд бол 30-40 наснда ихвчлэн гэрэлж байна. Анхны төрөгчдийн дундаж нас эмэгтэйчүүдийн 34 нас байна. Ер нь 34-тэй л анхны хүүхдүүдээ гаргаж ийн удаа л гэсэн одоо юм. Монголчууд бол маш их гарч байгаа шүү дээ. Ялгаатай 24-тэй бараг байна уу? За энэ бол нөгөө нэг бусад шинжлэх ухаануудын судалгаастай зүйлэлт. Одоо нөгөө нэг тэгж их хүсэж исэн маш их төлөвлөсөн мөрөөдсөн энэ сэтгэл хөөрөлтөд байсан зүйл маань өнөөдөр яагаас салалт болчиход байгаа юм бэ? Бид бас нэг гайхалтай асуулт гарч ирээд байна. Салалт. Гэрэлсэн л болов байна штэ. Шууд салах магадaltaй л гэсэн үг. Энийг хүмүүс за юу муу амтай юм. Яасан муухай юм боддгийн. Тим гэж юу байдгийг одоо амны бэлгээрээ байдгийн энтергээл хүлээж аваад идэл та. Хүлээ зөвшөөрөх дург байдаг. Гэхдээ гэрлэснээрээ л салах бололцоог бий болгож байгаа байхгүй. Гэрэлсэн л бол салж магадгүй л гэсэн үг шүү дээ. Угаасаа л тийм биз дээ. Үгүй салахгүй байж болно л доо. Гэхдээ л салах магадaltaй л гэж байгаа. Магадaltaй. Яран одоо амьдрал зохиосноос болоод одоо гэрлэлтэд яарч хийснээс болоод яарч гэрэлснээс болоод хурдан салдаг гэдэг ойлголтууд байгаад байдаг.
бас зөв. Би өнгөрсөн хичээл дээр ярьсан. Одоо нөгөө бид нар 2 жил хүртэл маш их одоо сэтгэл хөдлөлтөй байдаг. Допамин ялгаруулж байдаг, те эндорфин ялгаруулж байдаг тархинасаа тэр хүнээс өөр юм бодогдгүй, тэр хүн болоод миний заяаны хаана гэж итгэдэг. Оо хаста тэрэн шиг гоё хүн байхгүй, зөвхөн тэрнтэй л байвал би ажиргалтай юм шиг байдаг гэсэн. Энэ 2 жилдээ хүмүүс гэрэлчээд идэлтэй. Нөгөө хууль ёсоор ярьж байна. Хууль ёсоор. Ингээд үүний дараах амьдралууд их арай л өөр болоод идэг л та. За ингээд салдгал юм байгаа. Яаран гэрлэх гэдэгт бол гэхдээ хүмүүс насны хувьд яриад идэг л те. Чи одоо ингээд 20 настай байж 25 настайж яарад хүнтэй гэрлэлчлээ гэдэг. Энэ бол хамаагүй. Яарад гэрлэн гэдэг нь бол 40 настай байсан ч гэсэн хүн яарад гэрлэж болдог байхгүй. Яарч гэрлэх гэдэг маань насны хувьд яриаггүй. Тоо хоёрын нөгөө нэг өнгөрүүлсэн хугацааны хувьд. 1 жил уулзлаа. За хоёул одоо 40 гарчлаа. 1 жил бушган сууй. Ингэж болдгоо л байхгүй юу? Нөгөө нэг үе шатуудаа бид нар одоо даван туулж хэдгээр үе шатан дээр явж байна. Харилцаагаа заавал тодорхойлсны дараа энэ одоо гэрлэлт гэдэг юм хийж явах хэрэгтэй. Гэхдээ гэрлэлт зөвхөн хуулийн дээр баталснаар гэрлэлт биш байдаг гэдгийг бид нар үүсэн сэтгэл судлаачид түүнээс өмнө гэрлэлт үүссэн байдаг. Сэтгэлээрээ хэр хурдан нэгдэн нийлж байна тэр л гэрлэлт байхгүй. Хэр хурдан нэг баг болж нэг хүн болж энэ л гэрлэлт байхгүй юу? Сэтгэл зүйд, сэтгэл судлалт. Түүнээс биш шүү дээ. Хамт амьдарч जैन бид хоёр амьдраад 40 жил 30 жил боллоо. Ингээр чанартай гэрлэлт юусэн биш. Зүгээр л хоёр сэтгэлээр нэгдсэн юм уу? Нэгдэн нийлж уусаж чадсан юм уу? Нэгэндээ сууж чадсан юм уу? Энд чинь жинхэнэ гэрлэлт. Энд чинь жинхэнэ гэрлэлт. Гэрлэлтийн нөгөө талд салалт байна гэж би саярлаа л та. Салалт. Салалт ярихаар салалт бол ихэвчлэн нөгөө нэг сэтгэл хөдлөлөөр шийдэгддэг энэ төр гээл эсвэл зүгээр өмхөр тисгэ байгаад хүмүүс салдаг гэд янз бүрээр тайлбарлаад байна. Салалт гинт жаргалтай явж яснаа шууд салдгүй шүү дээ. Хоёул өнөөдөр тэрвэрлдэл ажиглалтай байцнаа маргааш л босоо салъя. Хоёулцоо салахгүй газ. Салах хүртэл туулдаг бас замууд байна. Цаг хугацаа байна. Энэ бас салж байгаа процесс учраас салалтын өмнө заавал сэтгэлийн хөндөрл бий болдог. Сэтгэл хөндөрл. Салгад хүргээд байгаа зарим хүчин зүйлсүүд байдаг л да. Тэ одоо хүчирхийлэлч байдаг юм уу? Араар тавилтч байдаг юм уу? Тэгээ араар тавилт гэдэг энийг бол одоо сэтгэл зүйд арай л өөр тавилт. За би дараагийн биzetээр ярив. За ер нь бол хүчирхийлэл, гэр бүлийн гадуур харилцаа, хий хардах сэтгцэн юмгүүд байдаг. Нөө төр хөндөрл гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо хамгийн их одоо бидний салгаж байгаа. Нөхөр нь уурхаад ажилладаг. Эхнэр нь солонгос явчихдаг. Энэ төр хөндөрл гэдэг зүйл өнөөдөр яг монголчуудын амьдралд маш их тохиолж байгаа зүйл. Энэ салалт нөлөөлж ийнүгэл нөлөөлж байгаа л д. Нөлөөлж байгаа. Ер нь ямар нэгэн хугацаагаар хөндөрнө гэдэг бол би хэлж штэ тий шууд салдгүй ма салалтын өмнө ямар нэгэн хөндөрл бий болт юм а сэтгэлийн хувьд. Хөндөрнө гэдэг чинь нөгөө нэгдэн нийлж амжаагүй байсан сэтгэл нэгдэн нийлэх гэж оролдож явсан сэтгэл чинь хоёр тийшээ очиод цуг суучгаар нөгөө орлого гарах очдөг байхгүй. Энд чинь цугтаанаа байж ижил нөгөө хамтдаа байж иж нэгдэн нийлээд байна. Энэ нөгөө нэг орлого чинь зогсчдаг. Тэгээ энд очдөг. Тийм үү? Тэгээд салах ерөнхийдөө шалтгаан болж л да. За тэгэл үүнээс гадна одоо нөгөө бэлгийн дуур хүсэл энэ төр болоо өөр болох те өөр хүнтэй одоо бэлгийн харилцаанд орох юм шаардлага гардаг, физиологийн шаардлагууд гардаг ч юм уу. Янз бүрийн зүйл болж байгаа. Янз бүрийн зүйл. Гэхдээ сэтгэл судлал юу гэж үздэг вэ гэхээр зэрэг салалтад сэтэл шалтгаан 3 байдаг гэж үздэг. Саяны хүчин зүйлсүүд бид нар зөвхөн нөлөөлөх хүчин зүйлс гэж байгаа. Бид нар зөвхөн салалтад нөлөөлдөг үү, нөлөөлдөг. Тэрнээс салалтын шалтгаан уу гэвэл биш. Салалтын одоо нэг хүн юу гэдэг гэр бүлээс гадуур харилцаа тогтоолоо.
бид хоёрын хоорондоо зан авир таархаа болчихлоо. Энэ их өөрчлөгдлөө ч гэдэг юм уу? Үжил бодол нийлэхгүй байж гэдэг юм уу? Энэ бүхэн бол салалтын зүгээр шалтгаан, салалтын сэтэл гэдэг. Салалтын энэ шалтгууд харин олон болоод ирэх юм бол шалтгаан болдог. Одоо ингэдэг л дээ. Араар тавилаа гэр бүлийн гадуур харилцаа үүсгэлээ 1 удаа 2 удаа зөвхөн төрнөөс болоод бас гэр бүл яг тэр асуудлаас болоод салдаггүй. Зөвхөн энээс болж салж байгаа гэж л өөртөө итгэдэг. Гадаад үжин төсөд байдаг л дээ. Гадаад жинхэнэ шалтгаан юу гэдэг вэ гэхээр зэрэг өөртөө орон сууцгүй байх. Санхүүгийн бэрхшээлтэй байх. Амьдралд нь хатмууд маш их оролцдог байх. Энэ бол салалтын шалтгаан. Нөгөө хэд бол салалтын шалтгууддаг. Бид нэр хоорондоо салахдаа, хосууд салахдаа тэр шалтгууд дээр төвлөрч яриад байдаг байхгүй. Үндсэн шалтгаан нь ерөөсөө олж ирдэг. Олон одоо хосуудын тулгамж байгаа асуудал санхүүгийн бэрхшээл, өөрийн орон сууцгүй байх, амьдралд нь хадмад оролцох. Энэ шалтгаанаас болоод хүндрээд байгаа мөртлөө би энэнтэй зан авир нийлэхгүй учраас салж байна. Энэ намайг хуурсан учраас салж байна. Үжил бодол нийлэхгүй учраас салж байна. Гэт шалтгаан тоочод иддэг. Бодоод үзэхээр үнэндээ бол шалтгаанаас салаад байгаа шүү дээ. Шалтгаанаас. Тэгээд яг хөө сэтгэл зүйн талаасаа тэгээд энийг ярихаар ингээд нэг юм популист юм байдгүй учраас хүмүүс ингээд таалагддаг юм их бага байдаг л та. Яг онлайн талаас ярихаар хүлээж авахд их хэцүү л байт юм шиг. Хүнд байгаад байдаг. Таатаа гоё үг хэлдэг учраас. Яагаад одоо ингээд бид нэр гэрэлчв, яагаад салжв гэдгийг бол ингээд ойлгож болж байна л та. Яг миний хэлснээр. Надад товчхонд нь дахиад бацаад нэг хэлчих. Салахад бол шалтгаан буюу шалтгаан байдаг юм аа. Шалтгаан хоёр бол тусдаа байдаг. Ихэвчлэн боднор санхүүгийн болоод хадмын харилцаа, өөрийн орон гэргүүч гэх юм уу, ийм шалтгаанаас болоод салдаг. Тэгтэл бид нэр салсан шалтгаанаа энэ идэг гэж боддгоо. Тэгвэл шалтгуудаа яриад иддэг. Зан авир таарахгүй. Гэт нөгөө шалтгуудаа хуураад байж гэдэг. Худлаа яриад. Энэ шалтгууд бол яриад буруу ойлгоод байгаа гэсэн үг шүү дээ. Байдаг. Гэтэл нэг өдөр жаргалтай байж хагаад маргааш нь салтгүй гэж. Энийн өмнө дандаа сэтгэл хөдлөл явцсан байдаг. Гомдсон байдаг. Ямар нэгэн таалагдах болцсон байдаг. Эсвэл энэ хүн миний сэтгэл биш үү гэдэг мэдсэн байдаг. Ийм сэтгэл хөндөрлүүд баг явж байгаа л гинтгэл одоо нөгөө нэг шалтгаан гараад ирж байгаа хэвээр. Зан авирын таарахгүй юм шиг тагдаал. Нөгөө шалтгаан гараад садан мураад ир. Шууд салдаг. Өөрөөр хэлэх юм бол хүрс өөр нь амьдарч явах бас бэлтгэдэг байдаг гэсэн үг. Сэтгэл нийлээгүй л яваад байдаг гэсэн үг л дээ. Их зовлонтой ч дээ ер нь тэгээд энэ амьдралын одоо бид нэр ингээд хүн болгоны амьдралын одоо хэв маяг одоо амьдралын гараа нөхцөл байдлыг мэдхгүй хүн болгоны одоо харилцан адилгүй байдаг учраас ерөнхий л юм ярьж байгаа. Ерөнхий. Гэхдээ энэ яг байгаа онд юм л та. Гэрлээд байдаг, салаад байдаг. Одоо яах вэ? Ямар ч арга байхгүй шүү дээ. Ингээд цааш амьдрал. Гэрлэлт гэр бүл хоёрыг бид нэр холц болгоод болох хэрэгтэй. Гэрлэлт гэдэг хосын харилцаа гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр хүний зөвхөн тэр хоёрын харилцаа байхгүй. Гэр бүлийн харилцаа гэхэлэр зэрэг хүүхдүүдтэй харилцаа, ээж автай харилцаа, хадмуутай харилцаа. Энэ бол гэр бүлийн харилцаа. Өнөөдөр өөрсдийнхөө амьдралд хин нэгний татаж оруулж ирснээрээ хосын харилцаагаа бид нэр эвдэж байгаа гэсэн үг. Шууд гэр бүлийн харилцаа болгочтой. Ийм нэг асуудал байгаад байгаа. Энийг дараагийн бүлэг сэдвээр хэдүүлээ ярий. Одоо ингээд нэг төр цаа угаад ус уугаад амраах юм. Ярих юм их байна.
Болдог бол нөгөө нэг сайхан зааланд тойр сууж байгаад те. Надад ийм асуудал байдаг. Тийм юм байна тохиолдсон ч гэдэг. Ингээ яриад өгөх юм бол их гоё болох гэдэг. Хүн болгон дээр нөгөө шалтгаан юм уу, шалтгаан юм уу, наад сэтэл юм уу, чиний буруу юм уу, зөв юм уу, ер нь юм уу, чи яа ганцаардаас айд гэж гэдэг. Ингээ ярилцсан бол их сайхан болно л. За ингээ дараагийн сэдв рүү бодох орцгойлоо.